За Монгол анхудаа мэргэжлийн радио удирдлагатай машин жолоодох боломжтой RC кафе нэгджээ. За тус кафег багасаа машин механизм сонирхож ирсэн Чингүн Жав 2 жилийн хугацаанд бодож төлөвлөн эхнэр найзынхаа хамт үүсгэн байгуулсан байна. Чингүн Жавын аав том машины жолооч тул тэрээр багаасаа машин техникт ойр өсчээ. За иймээс ч тэрээр уулуурхаан ашиглалтын инженер мэргэжил эзэмшсэн байна. Сонирхлынхаа дагуу олон төрлийн ажил хийж ирсэн ч эцсийн дүнд бодож төлөвлөсөн зүйлээ бодит болгочээ. Тэгээ багаасаа аавгаа дагаад ер нь том техник механизмаар ерөөсө байнгын нэг хийж оролцоод явсан. Тэгэхээр тэрэндээ бүр амар сонирхолтой өөрөө жаах экскаватор нэг 16 талаатайгаас чааш ч юм уу ер нь унж сурсан. RC-ны талаар би анх мэддэггүйсэн байхгүй. Тэгээ сүүлд нэг иймэрхүү юм байдгийг мэдээд тэгээ ер нь сонирхоод ер нь ийм газар гоё юм байна. Өөрөө биш нэг анх ийм RC-тай болохгүй ер нь тэр болгон боломж болохгүй. Тэгээ тогломоор санагдал. Тэгэл ер нь тэрнээсээ үүдэж анх санаа гарч ирсэн. Бодиттой техникүүдтэй машинууд тийм гадаадын бичлэгүүдийг аягих үзчихсэн. Тэгээд Монголд бас ийм юм байдаг гэдгийг ерөөсөө мэдээгүй. Тэгээд яг тоглоод үзсэн чинь яг л бодиттой техникүүд дээр ажиллаж үзэж чинь тэгээд айгүй сонирхолтой л байна. Яг иймэрхүү машинуудыг яг нэг өөрснөө худалдаж аваад хувийн хэрэгцээнд одоо тоглох гэдэг маань өөрөө жоохон төвхтэй. Тэгэхээр энэ дээрээ тоглоод яг өөрийнхөө ингээд нөгөө зугаагаа гаргаад чөлөө цагаа өнгөрүүлээд магадгүй хүүхдүүдтэйгээ ирээд тоглоход бол маш тохиромжтой газар нэгдсэн байна л гэж харж байна. Бис нэг ийм машин сонирхоод тоглоод удаагүй. Тэгээ энэ бол яг жижиг доодны доотон тагуу 1-12 тоглолтын. Хүмүүс тоглож эхэлж байгаа. 2-3 сая тэгэл хобби болоод тоглож эхэлж байгаа. Тэгээ нэг манай урд нэгцэх гүйжээд тоглож байгаа. Би фэстивал харсан. Тэгээд өөрөө ч юм нэг ийм нээд юм уу та гэж ер нь бодож байсан. Мөнгө санхүү бодохгүй. Ингээд нэг хоббигоор нэг уул хадны машин авч явж тоглож лээсэн. Тэгээ ийм газар гоё юм байна. Тэгээ бүх юм ер нь өөрийн гараараас одоо жишээ нь одоо тий. За одоо энэ ТТ-ийн тоосгон мосго өөрөөх нэтэрэ гэдэг чинь ахыгаа гуулгаж энэ ойр зурм хэлгээд тэнгуүтэ тэр цаатлын зам, наатлын зам одоо ингээл жижиг шажиг деталь болгоныг бид нөр өөрсдийнхөө гараар яг баг сар гарan ноцолтож хийж дуусгасан. Тэгэл яг уржигдэр нээж яг хийж дуусгаал. Тэгэл өчигдрөөс яг нээлттэй хийж эхэлж байгаа. Чингүн Жав RC машин сонирхдаг бол найз нь кафе ажиллуулах хүсэлтэй байжээ. За ингээд хоёр найз мөрөөдлөө нэгтгэж алсын удирдлагатай машинаар тоглох боломжтой кафег үүсгэн байгуулсан нь энэ юм. Тус кафед 3-4 төрлийн 13 машинаар ээлжлэн тоглох боломжтой байна. Ийн хүүхэд залуусын чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдэжээ.